Өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ шавхар шувуу зурж сурах болно. За өмнөх зургуудаас ялгаатай нь болохоор дахиад зурхтаа ингэ бичлэлтэй зурж исэн шигэ. Гэтэ энэ удаад бүр яг дан хүчтэй бичлэлтэйгээр зурж үзье. За ингээд эхлэхдээ хамгийн цайвар хэсгүүдийг нь цавцгаанаар үлдээхгүйгээр баг зэргийн цэгэр туяа агуулж эхэлцгээе. За ингээд бирээрээ ингээд татлаад тэр чигт ингээд орхиод юм. Сүдэртэй хэсгийнхэн цагаан хэсэгт ч юм уу адил цахирунг бүх зэрэг өглөө. За одоо шар онгоны хувьд ийм хувь шар онг аваад за энэ дээрээ баг зэргийн бор онгоо нэмээд цээж хэсгийн бичлэлтэй хийж эхлэе. Зарим нь юм гоё чанга дарсан. Зарим нь ингэж урт үргэлжлүүлж татсан маягаар. За далавчны хэсгийг ажиглах юм бол юм жоохон ягаан туяатай байна гэдгсгээрээ тэгээд доошлох тусмаа борон горсон байгааг нь хийцгээе. За энэ одоо өөр төрлийн шар онг ашиглаад цээж хэсэг дээр нь ингээд гоё таталтай авцгаая. За сүүдрийн хэсэг дээр нь болохоор эргэн тойрны ногоон өнгөтэй учраас баг зэргийн ногоон туяа орж ирнэ. Мөн шаргал боронгоо нэмснээр за доошоо ингээд татаад өгнө. Завсан арай багтсан байна. За энэ хэсэгт нь болохоор баг зэргийн цэхэр өнгө. Энэ мэдчлэн ингээд жоохон цэхэр туяа цэхэр өнгөтэй шиг санагдаж ивэл тэр болгоноо хийгээд яваа. Зарим уусгаж орхих хэсгээ ингэж орхино. За ус багтаа явж байгаа учраас ингээд өнгө нь гоё тод заагтай үлдчихэж байгааз. За ингээд тоосон дараа гэртлээ. Тод татах гэсэн ингээд гоё татаад. Энэ одоо планаас гадна доошлохтой боронготой хар боронг өрөв. За ингээд дараа
ширхгийнхэн дагуу цаашлах тусмаа бор дээрээ юм жирнэлийн гонгоо нэмээд хутан жижиг бичлэлтэй нэмж авцгаая. За цэрний эсгэлөө гэж оръё. Гой хатцсан баг. Олон давхар юм тунгалаг биенийхээ бичлэлээр энэ зургийг гой дуусгана. Нотон байгаа дээр нь явах юм бол юм тунгалаг хэсгүүд маань алга болох учраас гой сайн хатааж байгаа яваарай. Эндээ бараа хэсгийг татчих. Зарим хэсэг ингээд нотон дээр нь хийгэн усглаа. Шаргалан гурав биенийхээ ийм хэлбэртэйгээр татлаа. Ийм цагаан зааг үлдээж авснараа өөрөө энэ зургийнхаа шууныхаа онцлогийг гаргаж өгнө. Жижиг сажиг деталлаа бас анхаарч байгаарай. За энэ хэсэг маань
Энийг бодох юм бол хамаагүй бараа өнгөтэй байгааз. За тэр өнгөө цэнхэр өнгөө шаргалтайгаа холиод тэгээд ногоон туяа үсгээд тэгээд цэнхэртэй болчихлоо. Одоо уусгах хэсгүүдийг хийх. Шиг гоё шаргалан хийгээд лонг ороод гэт гойтой хэсгүүдээ нэгцгээе. Эдний хэсгүүдээ бүгднийг зурж дуусгачаад тэгээд артлын фонлог орно. Ингээд үүр тарагдж байгаа өнгө болгоно ойролцоолаа. За энэ хэсэгт байгаа шаргалан бай. Одоо энэ бараа хэсгүүд дээрээ өшөө гоё таталтай. Мэддэг. Энэ хэсэг нь одоо ингээ гоё үргэлжлсэн бараан байгааз. За яг тэр хэсэг дээр нь харанг нэмж өгье. Натлын шар хэсгээр нь баг зэрэг шаргалан татлаа. Гэт тухайн үед нэг анзаарахдаггүй хэрнээ дараа нь зурганд маань маш гоё харагдана. Нүүр хэсэглэг одоо илүү анхаарал хандуулцгаая. Цэнхэр өнгө бор өнгөөр нэмж агаад юм гоё сааралт өнгөөр хошууг нэмлээ. Нүүрэн дээр байгаа хэсгүүдийг ч мөн адил юм. Бичлэгтэй хийгээд явна. Сүдрэн хаан байна.
эсгүүдийг нь ингээд дахиад гоё хэлбэрийн ширхэг болгоноор нь зураад. Гэтэ энийг ингээ бүгднийг биш хамгийн ойрхон байгаа нүдэн тусч байгаа эсгүүдээ л тэгж зур. Тийш татлаад явчих. Миний дагуур ч гэсэн сүдэр татлаа. Тэгэхээр юм хуурай гарт татсан дагуу яриг. Нүдний хэсэг нь болохоор сайн ажиглах юм бол борт уяатай байна. Тэрийгээ төрүүлээд зурчих. За харангууд нүднийхэн нэргэн тойронд байгаа бараан зураас юм. Нарийнхан татлаа. Уралны уртлын хэсгээс ингээд нэлээд хуурай татсандаач болно. Иймэрхүү татал зураасаа дараа нь ер нь янзлахгүй гэж бодоод гэлтэй үлэх зүгээр. Бараан чигээр. Нүдний хад идэл хэсэг юм лээ. Би гэрлийн дараа хичлээ. Ер нь бол үлдээх хэрэгтэй байсан. Одоо энэ хараа бичлэлтүүд нь дандаа иймэрхүү том байхгүй юу? Тэгэхээр энээсээ жижигхэн өөр төрлийн биерээрээ зурж иж зураг маань улам гоё гүйцэтгэлтэй байна. Нарийн хэсэг дээр лам бороо хэмлээ. Та бүхэн маань харж байгаад зурган дээр нь ер нь ямар өнгө дутуу санагдаж байна. Тэрийг нэмэл яваад байгаарай. Гэтэ гол нь маш бүдэг нэмэх юм бол дараа нь янзалж иж болохоор. Дотлын хэсэг дээр баг зэргийн бороо гэсэн үгтэй бол. За энэ хэсэгт ер нь юу дутуу байна гэсэн яг энийг холбож байгаа сүдэр хэрэгтэй юм байна. Нөгөө гарлаа. Өнгө нэмээд өгье. За арт фоноо зурхаас өмнө энд нэг өнгө нэмээд цав цагаан хэсгээс ингээд бүхэлдээ үлдчихэр санаа харагдаж байна. Тэгэхээр энэ модны хэсгийг зуръя. За өнгийн эхлээд ажиглахад нийлэх үедээ бол сааралтай өнгөтэй. За одоо энэ дээр багш нарай өөр техник зааж өгье. Ингээд саарал өнгө бүхлээр нариуллаа. Гэрэлсүүдрийг ингээд зураасаар нь явчих. Одоо бол өнгөөрөө тэгж олон хувь байхгүй гэр саарал өнгөөрөө л явчих. Зарим хэсэг нь ингээд бүхэлдээ юм сүдэртэй. Тэгэхээр модныхоо ингээд хэлбэрийг нь гаргах гэж байна. За энэ хэсэг нь бүр хатгаас өмнө харангуй нэлийн аваад
дэлхий гаргаж өгье. За одоо ингээд гэрэл сүтрээ гаргасан тохиолдолд бага зэргийн туяа эндээс нөгөөд толгой модныхоо үр хэсэнд тусгана. За ингэнгүүтээ зарим хэсэг нь боош аргалгаа гэмтэл хий зураад. Эндэр гол хэлгээд байгаа санаа нь ингээ анханасаа өнгөд авахгүй гэрэлтүү сүдрээ хөөж явж байгаад сүлд нь өнгө нөгөхөд бас нэг юм гоё том хөл олж харагдана. Тэгэхгүй ингээд маш олон төрлийн өнгө байгаа учраас энийг ингээд ямар өнгө гарахгүй гэж шалж явах хооронд модны маань ерөнхий хэлбэр төрс нь алдагдчихдаг. Дээдлээ хэсгүүд хатсан хэсэг нь үзье. Хатсан байгаа учраас зэргийн ногоон өнгө авлаа. Зарим хэсэгт ингээд гоё цагаан зай үлдээгээд энэ удаад гадагшин тараахтаа ингээд гоё цохомжтой хэлбэртэй тараана гэсэн үг. Зарим хэсэг нь их замын баг. За энэ цагаан хэсгийг үлдээгээд одоо энэ модны сүдрийг шууд гаргана. Нөгөө дээр баг зэрэг зинхрэн өнгөлөө. Ингээд гурвсараа гадагшин тараад за нүрний маань энэ цагаан хэсгийг тодруулахын тулд арын хэсэг нь илүү бараан байх хэрэгтэй. За намын ногоон өнгө дээр баг зэргийн бор өнгө нэмээд хэсгийг тодруулъя. Яг гошооныхаа нартлах юм гоё бараа өнгө. Үнэхээр за одоо өөр энэ хэсэгт нь одоо энэ хэсэг нь юм байгаа учраас нэг бодог хүргээд хэрэггүй. За цэнхэр өнгө. Зэрэг туяад нэмээд ингээд гадагшин уусалттай хэсгүүдээ гоё усаараа тавилаа. Баг зэрэг өнгө оруулж зохиомжлыг гэвэл миний хувьд юм. Цааш цэнхэр өнгө. Тавилаа.
энд байгаа жоохон бага зэргийн цагаан өнгөнүүдийн зургийг маань дотор харагдуулаад байгаа учраас тэр хэсгийг янзлая. За энд бас бага зэрэг хар зургийн алдаа гарсан байна. За эргээд гол дүрсэн дээрээ нэмэх зүйлсийг нэмье. Нүдэн ялгаад харахад за ерөнхий гэрэлсүүдийн энэ хэсэг маань арай цайвар харагдав. Тэрэн дээр ингээд хацсан учраас гоё. Ингээд хаялаад өглөө. Цээжин дээр нь ингээд гоё. Бараа бичлэлээ. За сүүлийн дээр байгаа болон нүдэн дээр байгаа хэсэг дээр нь нарийн бэр байгаад шоо адилхан царайтай болгоё. За одоо дуусгах юм нь юу хэрэгтэй вэ гэхээр цагаан өнгийн гашаалаа. За бодгоо. Гэрээрээ эргүүлж ингэж үзүр дээр нь бодог жагаад энэ нь ганц зэг тавилаа. За өөр хамгийн цайвар хэсгүүд юу вэ гэдгийг анзаарч агаад гэт гой татлаад юм шууны өөцүүдийг улам бодтой болгоод л. Олон цагаан өнгөө ингэж усахгүйгээр яг гоё хөтөнөөр хүчтэйгээр тавьж өгч байгаа. Сэтгээс гацгаахгүй. Тохиомжлолт тийм. За өнөөдрийн зураг маань ийхүү туслаа. Та бүхэнд амжилт хүсье.